Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээлэл боловсруулах системийн төслийг танилцуулж байна. Өгөгдөл, тоон мэдээлэл, статистик. Энэ бол хил харгалзахгүйгээр бие биенээ ойлгох хамгийн том гарц. Үндэсний статистикийн хороо Монгол улсын хамгийн том өгөгдөл дата боловсруулах үйл ажиллагааг явуулж байна. Байнга шинжилэн бүртгэх 400 төрлийн статистик мэдээний өгөгдлийн урсгалыг зөв зохион байгуулж боловсруулахад технологийн сайжруулалт хийх хүрээнд статистикийн мэдээлэл боловсруулах төслийг хэрэгжүүлэв. Энэхүү төслийн гол зорилго нь мэдээлэл харилцааны технологиг ашиглан төрийн үйлчилгээний ил тод нээлттэй, хүртээмжтэй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх юм. Бид засгийн газар орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны технологиг ашиглан төрийн үйлчлэгээг иргэдтэй илүү хүртээмжтэй, үр ашигтайгаар үзүүлэх нь маш чухал зүйл гэж бодож байна. Тийм ч учраас энэ ажлыг дэмжих хүрээнд манай төсөл Монгол улсын иргэдэд төрийн мэдээлэл үйлчилгээг дижитал хэлбэрээр авах орчин нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Мөн үндэсний статистикийн хороо маш олон төрлийн мэдээллийг цаг тухайд нь үнэн зөвөөр доктортой бэлтгэж, дата өгөгдөл дүн шинжилгээ хийж байдаг учраас төслийн хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа. Бид энэхүү хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаас гадна цаашид ч хамтран ажиллах байх гэж харж байна. Үндэсний статистикийн хороо нь улс даяар 1807 баг хороо, 330 сум, 40 орчим төрийн байгууллагаас 38 салбарын 400 орчим мэдээг цуглуулдаг. Нэгч тоон утгыг орхилгүй нэгдсэн санд боловсруулах ажлыг жил, улирал, сарын давтамжтайгаар хийж байна. За олон улсад бол статистикийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, тархах гэдэг энэ манай гол үйл ажиллагаануудыг бол стандартчлах, системчлэх ийм санаачлагууд, ийм туршлагууд бол бий болж байгаа. Тэгэхээр эдгээр шинжилэлүүдийг бас бид нэр өөрийнхөө байгууллагын үйл ажиллагаа нэвтрүүлэхээр бол ингээд ажиллаж байгаа. За манай системийн үндсэн шаардлага бол GSP-ийн буюу олон улсад ашиглагддаг статистикийн бизнесийн үйл ажиллагааны загварчлалын нийцэв хороо магамж хийж гүйцэтгэх байсан. Тэгээд бидний хувьд бол энэхүү шаардлагыг хангасан хороо магамж хийж гүйцэтгэхийг бол зорилоо. За тэгээд энэхүү загварчлалт маань бол мэдээ судалгааны асуулгын сан үүсгэхээс эхлээд за мэдээ судалгааг маягтыг зохион байгуулах, мэдээлэл цуглуулах, тархаалт хүртэлх бүх процессууд бол багтсан байдаг. Энэ хүрээнд бол бид нар хоорондоо уялдаа хамааралтай 12 модулыг бол бий болгосон байна. Үндэсний статистикийн хорооны хувьд бол мэдээлэл цуглуулахдаа маш олон их үүсвэрээр датагаа цуглуулдаг. Тэгээд тэдгээр мэдээллийг бид нар нэгтгээд 38 салбар болгонд нь зориулсан савуудыг бэлдээд тэр савууд руу тухайн датануудыг цэвэрлээд боловсруулад за англи кодын дагуу датагаа өгөгдлийн сан руугаа, өгөгдлийн агуулга руугаа бид нар оруулж өгсөн. Бүх мэдээллийг нэг системээр дамжуулж авч байгаа нь хэрэглэгч талаас маш хэлбэр байгаа. Яагаад гэхээр бид нар системдээ өөрөөр ихээр нэвтэрч ороод хариуцдаг бүх мэдээнийхээ график хугацаа, хамралт, эгч болон үр дүнг нь нэг дороос харах боломжийг олгож байгаа. Тухайн цугларсан датануудыг ашиглаад бид нар боловсруулад тайлан шинжилгээнүүдийг хийсэн. Одоогоор бид нэр бараг 100 тайлангуудыг хөгжүүлсэн байна. Дотооддоо ашиглах болон олон нийтэд тархах байдлаар. За эдгээр боловсруулалтыг бид нар хийхдээ табло програмуудыг ашигласан. Бид нар урд нь аливаа салбарын мэдээллийг урьдчилсан үр дүнгийн хүснэгтийг бэлтгээд программистаа захиалга өгөөд хийлэгдэг байсан. Тэгээд тухайн хүснэгтийнхаа хүрээнд л бид нар дүн шинжилгээ хийдэг байсан бол одоо шинэ системийн хувьд статистикчид маань өөрсдөө тухайн салбарынхаа задгаан мэдээлэл дээр табло ашиглан хүснэгт, дашборд, тайлан боловсруулах боломж олгож байгаа нь маш том давуу талтай гэж харж байгаа. Статистикийн мэдээлэл боловсруулах энэхүү систем нь өгөгдөл боловсруулах явцыг бүрэн автоматжуулах, хүний оролцоог багасгах, үйл ажиллагааг уян хатан болгох, датаг харьцуулах, дата засаглалыг тодорхой хэмжээнд ихлүүлсэн гэдгээрээ давуу тал бий болгож байгаа юм. Статистикийн системийн архитектурын хувьд онцлог 3 шийдлийг гаргаж өгсөн байгаа. Нэгдүгээрт нь болохоор динамик формын шийдлийг оруулж өгсөн. Тэр нь статистик дээр төрөл бүрийн source-ос төрөл бүрийн дата мэдээлэл цуглуулах шаардлага гардаг. Тэгмээ тэр болгон дээр тохирсон уян хатан динамик байдлаар ажиллах тийм форм өгсөрдөг бүтцийг бид нэр туршиж нэвтрүүлсэн. Хоёрт нь болохоор microservice архитектур нэг оруулж ирсэн байгаа. Microservice нь болохоор системийн backend дээр сервисүүдийг олон тусдаа нэгэндээ хамааралгүй сервисүүд болгож салгадаг тийм технологи байгаа. Гуравт нь болохоор load balancing
ашигласан байгаа. Тэр нь болохоор статистик төр сервисүүдэд тараагаад байршуулсан байгаа. Тэр тараасан сервисүүд рүү бол лодласаар дамжуулж ханддаг. Айл нэг сервис нь унлаад тог тасарлаа, асуудал гарлаа гэж бодоход бусад сервисүүд нь тэр сервисийн нөхөн ажиллах боломжтойгоор тохируулж өгсөн байгаа. Тэгээ ийм систем бүрдснээр бол бид нэгдүгürt бол мэдээж цаасны зардал байхгүй болж байгаа. Бүх одоо үйл ажиллагаа бол ингээд нэгдсэн системд бол цахимжиж байгаа. Тэгээ хоёрдугаарт бол хүмүүст хүргэх хугацаа бол богино болж байгаа. Технологийн шийдэлтэй хүч авсран бүтээсэн энэхүү систем нь хүний оролцоог илүү багасгаж 15 өдрийн турш бэлтгэгддэг статистик мэдээллийг 1-7 хоногийн дотор хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгосон. Энэхүү төсөл нь Монгол улсад жинхэнэ утгаараа хэрэгжиж буй өгөгдөл боловсруулалтын BI төсөл болж чадсан юм. За энэ төсөл маань Дэлхийн банкны ухаалаг засаг төслийн санхүүжилттайгаар засгийн газрын хэрэглэх газар төслийн нэгж за үндэсний статистикийн хорооны хамт олон IT зан компани гүйцэтгэлээр ингээм амжилттай хэрэгжсэн төсөл байгаа. За энэ систем нэвтэрснээр статистик боловсруулах бүх үе шат төлөвлөлтөөс эхлээд мэдээлэл цуглуулах, мэдээгээ боловсруулах, мэдээллийн баазаа үүсгэх, тайлгнах ингээд бүх үе шат автоматизм ийм төсөл байгаа. Ингэснээр статистик мэдээлэл гаргах чанар, хурд за тэгээ мэдээллийг олон нийтэд түгээх гээд бүх ажил маань ингээ автоматжаад захимжаад явчихж байгаа. Энэ нь эргээд статистикийн үйл ажиллагаа захим шилжилтэд тэргүүлэх за улмаар одоо төрийн болон хувийн хвшлийн бодлогын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэхэд томоохон үр дүнтэй төсөл болсон гэж бид нар үзэж байна.